Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчдийн энэ өдрийн мэндийг хүргье. Төлөвлөлт ТV-ийн сугаас American National University их сургуультай хамтран явуулж байгаа сурал нэвтрүүлгийн 2 дахь дугаарыг эхэлж байна. За өмнөх дугаарт бол гадаад оюутны визийн төрлийн тухай ярьсан. За та бүхний мэдэж байгаачлан энэхүү дугаарыг бол American National University их сургуулийн гадаад оюутны элсэлт бүртгэлийн албаны захирал туу хөтлөн явуулж байгаа. За тоод маань энэ удаад гадаад оюутнууд Америк нэгдсэн улсад ажиллах боломжийн тухай, ажиллах эрхийн тухай дэлгэрүүлэн ярих юм аа. За цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн тулд баярлалаа. Мөн энэхүү сурвалжийг хөтлөн явуулж байгаа танаа сургуулийн хамт олон танаа албаны хамт олон маш их хэрэгж байна. За өнөөдрийн дугаараар гадаад оюутны визийн төрлийн хажуугаар ажиллах эрхийн тухай ярих гэж байгаа тийм ээ. Тийм байна. Ажиллах эрхийн асуулт бол үндсэндээ угаасаа маш чухал. За нэгэн ялангуяа одоогийн доктортой бус ийм тодорхой бус цаг үед маш чухал ийм сэдв болж байна. Тиймээс өнөөдрийн дугаараар энэхүү ажиллах эрхийн асуултын тухай энэ сэдвээр ярьж байгаад миний хувьд маш их баяртай байна. За ингээд энэ сэдвийн хүрээнд ярих боломжийг үлдэж байгаа нэвтрүүлгийн хугацаанд танд олгож байна. За баярлалаа танд. За тэгэхээр яг таны хэлсэнчлэн ерөнхийдөө яг улс төрийн нөхцөл байдал ерөнхийдөө тодорхойгүй маш олон зүйлүүд гарч ирж байна тийм ээ. Яг энэ цаг үед би Америкийн нэгдсэн улсад оюутны визтэй сурч байгаа, хөдөлмөрлөж байгаа, за ажил идэвхтэй хайж байгаа оюутнуудыг маш сайн анхаарлаа хандуулаад цаг заваа гаргаад сонсоосоо гэж хүсэж байна. За ягаад гэвэл ер нь биднэрт бол мэдээлэл илэтгүй ялангуяа яг энэ цаг үед тийм ээ мэдээлэл бол маш чухал. Үнэн бодтой мэдээллийг авснараа бид нэр зөв шийдвэрүүдийг гаргаж явна. Үүнээс гадна би өнөөдрийн энэ дугаараараа хүргэх бүх мэдээллийг энтхийн цагаачлалын алба буюу USCIS-ийн вебсайт болон Homeland Security буюу дотоод хэргийн яамны албан ёсны хуудасаас иш татаж бэлтгэсэн байгаа. Тэгэхээр хэрвээ энэ нэвтрүүлгийг үзсний дараа миний хэлсэн мэдээллийг илүү баталгаажуулахыг хүсвэл яг түрүүнд дурдсан энтхийн цагаачлалын албаны вебсайт болон Homeland Security-ийн вебсайт руу ороод давхар мэдээлэлээ баталгаажуулчих бүрэн боломжтой байгаа. За тэгэхээр ингээд эхлэе. За эхлээд би яг энэ удаагийн дугаарыг эхлүүлэхээс өмнө хэдэн зүйлийг яг ингээд товчхон ингээд дурдаах юм. За юуны төрөнд Америкийн нэгдсэн улстай ажиллах эрх гэж яг юу юм? Яагаад хууль ёсны ажиллах эрхийг гадаад оюутнуудад Америкийн нэгдсэн улс нь хязгаарлагдмалаар болгодгийг мөн бас яагаад гадаад оюутнууд F1 визэнд тухайн улсаасаа мэдүүлэхдээ хөрөнгийн чадамжаа нотлох хэрэгтэй байдгийг. Мөн ямар нөхцөлд тухайн оюутан тийм ээ Америкт хүрэлцэн ирсний дараа тухайн сургуультай сурж байгаа үед ямар нөхцөлд тухайн сургуулийн Designated School Official буюу DSO оюутны service record-ыг цуцалдаг талаар эхлээд товчхон дурдаахыг. За үүний дараа би яг ингээд сэдв рүүгээ илүү гүн орно. За ягаад ерөнхийдөө гадаад оюутнуудад ажиллах эрхийг хязгаарлагдмалаар олгодгийг гэхээр энд хэд хэдэн шалтгаан байгаа. Нэгт оюутны сурах процесс сурах үйл явдалт нь ямарваа нэгэн хөндлөнгийн саад тодгор оруулахгүй. Оюутны яг тэр тухайн хичээлдээ 100% анхаарлаа хандуулад боловсрал академик боловсрал авахт нь дэмжлэг үзүүлж байгаа. Хамгийн түрүүний шалтгаан. Хоёрт нь тухайн оюутан Америкийн нэгдсэн улсад сургалтын визээр ирснийхаа дараа хэрвээ ямарваа нэгэн ажлын байран дээр бүртгүүлээд орлоо гэхэд тухайн ажлын байр нь Америкийн нэгдсэн улсын иргэний ажиллах эрхэнд нөлөөлөх ёсгүй гэж үзэж байгаа. Ялангуяа тухайн яг Америкийн нэгдсэн улсын иргэний ажлын байрыг булааж авч гэдэг юм уу ажлын байрыг нь байраа алдахт нь нөлөөлөх ёсгүй гэж үзэж байгаа. Ийм хоёр үндсэн шалтгаан байгаа. За тийм болохоор гадаад оюутнуудад ажиллах эрхийг хязгаарлагдмал байдлаар олгодог байна.
Гэтэл бусад өөр улсууд жишээ нь Австралич гэдэг юм уу, Солонгост оюутнууд очихоор бас эсвэл Японд очихоор 7 хоногийн шууд 20 цаг 40 цагаар ажиллах эрхийг нь шууд санснаа гаргаад өгчдөг. За тэгвэл Америкт яагаад ингэж гаргаж өгдөг вэ гэхлээр дээрх хоёр үндсэн шалтгааны үүднээс ерөнхийдөө ажиллах эрхийг хязгаарлагдмал байдлаар олгодог байна. За нэгэнт ингэж ажиллах эрхийг хязгаарлагдмал байдлаар олгодог учраас мөн Америкийн нэгдсэн улсаас дээд боловсролыг авах гэж байгаа авъя гэж зорж ирж байгаа оюутнуудыг Америкийн нэгдсэн улс нь ерөөсөө Америкийн нэгдсэн улсын боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулагчид гэж хардаг. Тийм болохоор тэр хүнийг анх виз мэдүүлэхдээ хөрөнгийн хувьд хэр чадамжтай байна гэдгийг нь зайлшгүй шалгаж үздэг юм. Хөрөнгийн хувьд хэр чадамжтай оюутан хэрхэн яаж нотлох вэ гэхлээр зөвхөн банкны тодорхойлолт эсвэл хадгаламжийн банкны дансны хулбараа үзүүлэхээс гадна хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийн бүх гэрчлэгээнүүдийг авч ордог. Хэрвээ тухайн хүн өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй бол яагаад яг энэ виз мэдүүлэх процесс хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ хүртэл ингээд хамааралтай байдгүй гэхлээр оюутан хэрвээ хадгаламжийн дансандаа мөнгөтэй байгаад би мөнгөтэй гэд Америкийн нэгдсэн улсад ингээд виза аваад хүрэлцэн ирсний дараа хэрвээ хөрөнгийн их үүсвэртэн доголдол учраад үргэлжлүүлээд сургалтын төлбөрөөр төлөх чадамжгүй болоход тэр хүнд backup plan буюу одоо хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд нь байсан тохиолдолд тэр хүн тэр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө эргэлтэнд оруулаад үргэлжлүүлээд сургалтынхаа төлбөрийг төлөх чадамжтай гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр визэнд сургалтын виз мэдүүлж байгаа оюутнууд бол зөвхөн банкны тодорхойлолтоо гаргахаас гадна давхар хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчлэлүүд агуулт хэрэгэд давхар авч орж байгаараа эн чинь таны виз авахд илүү том түлхэж үзүүлэх нь байна. За хамгийн сүүлийн миний тодтогч хэлэх зүйл гэвэл яагаад сургуулийн designated school official буюу яг одоо гадаад оюутнуудын суралцах эрхийн тэр гэрчлэгээ гаргаж өгдөг хүмүүс тухайн оюутны service record-ыг цуцалдаг вэ гэхлээр оюутнууд хууль бусаар ажил хийсэн тогтоогдсон тохиолдолд энэ шууд цуцлагддаг. За энэ дээр би нэг жишээ хэлье. Өнгөрсөн жил бид нар дээр нэг anonymous буюу одоо нэрээ нууцсан тэр дуудлага эхлээд над дээр орж ирсэн. За тэгээ тэр хүн болохоор ярихдаа Бангладеш оюутнуудтай харилцдаг Бангладеш хуульч гэж ярьж байсан. За тэгээд ярихдаа би ингээд танаас сургуульд сурдаг юм Бангладеш ийм нэртэй оюутантай холбоотой ийм мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Гэт тэр хүн тухайн оюутны service record, бүтэн нэр, бүтэн овог нэр. За тэгээд манай сургуулийн яг ямар хөтөлбөрт сурдаг. Манай сургуульд хэр удаан сурж байгаа бүх мэдээллийг нь мэдсэн. Тэгэхээр яг service record-ыг нь хүртэл дурдаад энэ оюутан яг ийм газ station буюу одоо ийм газрын ийм шатгуун түгээх газарт хууль бусаар ажиллаж байна. Энийг би миний өөрийн юу яагаад үүрэг гэж доод би танаа сургуульд мэдгэж байна. Та энэ мэдээллийг цаашаага сургуулийнхаа DS-өдөө мэдээлэлд өгнө. Тэгэд энэ хүнийг яг ингээд даруй service record-ыг нь цуслаад Америкийн нэгдсэн улсыг орхиж явахад нь та туслана уу гэсэн ийм мэдээлэл орж ирж байна. Тэгэхээр оюутнуудаач гэдэг юм уу? Эсвэл хэрвээ та хаа нэгэн газар хууль бусаар ажиллаж байгаа чинь хэн нэгэн мэдсэн тохиолдолд ингэж мэдээлэл чинь сургуульд шууд юу яах нь вэ? Мэдээлдэг байх нь байна. За ийм мэдээлэл хүлээж авсан сургуулийн хувьд бол ийм мэдээлэл хүлээж авсан тохиолдолд мэдээлэл мэдээж нэгтлэн тэгээд үндэслэлтэй мэдээлэл агуул энтхийн цагаачлалын албаны хууль 4-ийн дагуу DS-өө шууд service record-ыг тухайн оюутны service record-ыг шууд цуцлах хэрэгтэй. Цуцлсан даруйд оюутан Америкийн нэгдсэн улсыг тэр даруй орхиж гарах хэрэгтэй. Зөвхөн тэр даруй орхиж гарахаас гадна дахиж наашаага Америкийн нэгдсэн улс руу виз мэдүүлэх эрх нь хаагддаг байна.
тийм байх нь. Тэгэхээр би яг одоо ажиллах хэрэгтэй холбоотой зүйлийг ингээд дэлгэрэнгүй ярихаас өмнө энэ гурван зүйл дээр би товчхон ингээд нэг тодорхой тайлбаруудыг өгөхийг зорьсон байна. За тэгэхээр ерөнхийдөө ажиллах эрхтэй холбоотой маш олон төөрөгдлүүд байдаг. Ямар төөрөгдлүүд, нийтлэг төөрөгдөл нь юу байдг вэ гэхээр энд яг сургалтын визээр хурж ирсэн хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр оюутан зөвхөн кампус дээр ажиллаж болно. Кампусаас гадуур ажиллаж болохгүй гэж ярьдаг хэсэг байна. Тэгж ойлгосон, тийм ойлголцтой хэсэг хүмүүс байна. Зарим нь болохоор үгүй кампус дээр ч ажиллаж болно. Кампусаас гадуур ч ажиллаж болно гэж ингэж ийм мэдээлэлтэй байдаг. За тэгэхээр би энэ дээр надад ч гэсэн энэ асуулт айгүй хорж ирдэг байхгүй. Гэхдээ танаа сургуульчин ингээд юу яагаад оюутныг сурж явах хугацаанд нь сургалтынхан хэрвээ нөгөө сурж байгаа оюутан тухайн бүртгүүлсэн хөтөлбөр нь яг ажиллаж байгаа тэр нөгөө ажлын байртай нь ингээд юу яаж матч хийж байгаа бол түүн дээр нь үндэслээд нөгөө ажиллах эрхийг гаргаж өгдөг гэж байна. Гэтэл эндхийн дүрм журмын дагуу бол оюутан кампусаас гадуур ажиллаж болдгоо гэдгийг штэ. Энэ ямар учиртай юм бэ гэдэг асуултууднаас аягүй хурж ирдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд би энэ асуултанд хариулт өгье. За би яг одоо кампус дээрх болон кампусаас гадуур ажиллах эрхийн ялгааг одоо тайлбарлах чинь. За тэгэхээр энэ дээр түгээмэл ингээд мэдээллийн төөрөгдөл байгаад байдаг. Ямар төөрөгдөл байдаг бол гэхээр ихэнх хүмүүс оюутнууд хэрвээ оюутан та F1 визний статустай Америкийн нэгдсэн улсад суралцаж амьдарч байгаа тохиолдолд та зөвхөн кампус дээр л ажиллах эрхийг авах боломжтой. Зөвхөн кампус дээр л ажиллах эрх байна. Кампусаас гадуур ажиллах эрх байдаггүй гэсэн ойлголт байдаг. Гэтэл нөгөө нэг хэсэг нь болохоор үгүй наадах чинь буруу. Кампусаас гадуур бас ажиллах эрх байдгаа гэсэн зүйл байдаг. Тэгэхээр би энэ дээр илүү сайн нөгөө одоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэж оролдъё. За кампус дээр ер нь хэн ажиллах боломжтой вэ гэхлээр ихэвчлэн хэлний бэлтгэл буюу English as a second language ESL хөтөлбөрт суралцж байгаа оюутнууд кампус дээр ажиллах боломжтой байдаг. Кампус дээр ажиллах боломжтой. За зөвхөн хэлний бэлтгэл суралцж байгаа оюутнууд мөн коллежийн хөтөлбөрт community college гэж ярьдаг тийм ээ. Community college суралцж байгаа оюутнууд кампус дээр ажлын байранд бүртгүүлээд ажиллах боломжтой байдаг. За энийг бол on campus ажил гэж хэлж байгаа. За энэ on campus ажил нь бол өөрөө цагийн хувьд хязгаарлагдмал, за бас эрхийн хувьд хязгаарлагдмал, мөн ажлын байрны хувьд бол бас нэлээд хязгаарлагдмал сонголтууд оюутнуудад байгаа. Тийм ба. Харин кампусаас гадуурх ажлын байр гэж яг юу байгаад идэх юм бэ гэх. Тэгэхээр эндхийн цагаачлалын албанаас гаргаж өгсөн эрхийн дагуу кампусаас гадуурх ажлын байр нь бол тусдаа дахиад өөр ажиллах эрх байгаад байгаа. За энэ тэр тухайн ажиллах эрх нь оюутны сурж байгаа сургалтын хөтөлбөртөө яв цавд үүссэн тийм ажиллах эрх байгаад байгаа. За энэхүү ажиллах эрхэнд хэн бүртгүүлэх боломжтой гэхээр бакалаврын хөтөлбөрөө болон магистрийн хөтөлбөрт суралцж байгаа оюутнууд бүртгүүлэх боломжтой. Тэгэхээр хэлний бэлтгэл суралцж байгаа оюутнууд бол одоо кампусаас гадуурх ажлын байранд бүртгүүлэх боломжгүй гэсэн үг байна. Хэлний бэлтгэл суралцж байгаа юм уу коллеж суралцж байгаа оюутнууд бол хэрвээ та мэргэжлийнхаа дагуу ажлын эсвэл одоо тийм ээ танилын хүрээгээ өргөжүүлэх илүү ажлын байрны туршлага хөрөмтлүүлэх гэвэл тухайн сургуулийнхаа хэлний бэлтгэлийн сургалтын албатай эсвэл коллежийн сургалтын албатай холбогдоод кампус дээрх ямарваа нэгэн оюутнууд зориулагдсан ажлын байр байна уу тэр ажлын байранда бүртгүүлье гэдэг саналыг гаргаарай. Тэгэхээр тэр чинь тодорхой хязгаарлагдмал цагтай за хязгаарлагдмал одоо ажлын одоо нөгөө позишнуудад оюутнуудыг тухайн сургууль нөгөө юу яагаад ажилд авдаг тийм зүйлүүд байгаа. За маш нийтлэг асуултанд тодорхой хариултыг өглөө маш их баярлалаа. За хэлний курст ирсэн юм уу? Үгүй бол 2 жилийн community college-д ирсэн юм бол зөвхөн on campus тэгээд дээр нь цагийн хязгаарлалттай гэж юм тийм ээ. Гадуур ажиллах одоо ирэхгүй бүтэн цагаар ажиллах ирэхгүй.
Үүнтэй харьцуулахад бол бакалавр юм уу, үгүй бол мастрын зэрэгт одоо ажиллаж байгаа хүмүүсийн хувьд илүү одоо чөлөөтэй, олон цаг магадгүй одоо бүтэн цагаар ажиллах ийм одоо давуу эрхтэй хана гэж ойлголоо. За ингээд энэ тухай хоёулаа хооронд нь харьцуулаад дэлгэрэнгүй ярих уу? За тэгье. За тэгэхээр кампус дээр ажиллах ямар ажиллах хэрэг байдгийг, энэ яг ямар ажлуудыг кампус дээр хийх боломжтой гэдгийг би эхлэж яриа. За кампус дээр ерөнхийдөө бол олж байгаа ажлууд бол ихэвчлэн сургуулийн цайны газар, номын сан болон оюутны туслах гэсэн иймэрхүү ажлууд байдаг. За эдгээр ажлыг ерөнхийдөө ихэвчлэн ямар сургуулиудаас авах боломжтой гэхээр хэлний бэлтгэл буюу одоо English as a second language ESL гэж ярьдаг тийм ээ. Хэлний бэлтгэл сурж байгаа бол оюутан тухайн хэлний бэлтгэлийн газраас сургуулиас энэ ажлын байрыг асуух боломжтой. Эсвэл коллеж байна. За коллеж хэрвээ тухайн оюутан коллеж сурж байгаа бол тухайн коллежийн сургалтын албанаас одоо жишээ нь ямарваа нэгэн ажлын байр яг оюутнуудад зориулсан кампус дээрх ажил байна уу гэдгийг асуух хэрэгтэй. За ийм ажилд хэрвээ оюутан бүртгүүлж байгаа тохиолдолд ажиллах цагийн хувьд бол 7 хоногийн хамгийн ихтэй 20 цаг байгаа. 7 хоногийн хамгийн ихтэй 20 цаг. Буюу part time. Тэ мэ? За ийм ажил байдаг байх нь байна. За гэхдээ энэ зөвхөн кампус дээр ажил, сургуулийн байран дээр зориулагдсан ажил. За ийм байгаа. За энэ ажлын байранд бүртгүүлэхийн тулд оюутнаас юу шаардлагатай вэ гэхээр за мэдээж оюутан эхлээ ажил хайж байгаа сургуулийнхаа кампусаас ажил хайж байгаа student service-тэйгээ холбогдоод ажил байгаа эсхийг нь тодруулах. За хэрвээ хүлээлгийн жагсаалт байгаа бол нэрээ бичүүлээ тэр хүлээлийн листэнд нь орох нь байна. За түүнээс гадна хэрвээ ажлын байранд бэлэн болчвол тухайн ажлыг албан ёсоор эхлэхээс 30 хоногийн өмнө энтхийн Social Security Administration хандаж Social Security number авах гэсэн нийгмийн даатгалын дугаар гэж байгаа тийм ээ. Тэр нийгмийн даатгалын дугаараа 30 хоногийн өмнө авч иж ажлын байранда албан ёсоор ажиллах эрхтэй болно. Нийгмийн даатгалын дугаар байхгүй бол тухайн ажлын байранд ажиллах ямар ч эрх байхгүй. За нийгмийн даатгалын дугаарыг авахын тулд оюутны зүгээс яах вэ гэхлээр мэдээж нөгөө сургууль өөрөө ажил олгогч байгаа. За сургууль тухайн одоо сургуулийнхаа номын санд юм уу эсвэл оюутны туслах багшаар тухайн оюутныг ажилд авч байгаа тохиолдолд сургууль ажил байдлын тодорхойлолтыг тодорхойлт бүхий загтлыг энтхийн нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгнө. За тэр нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн тэр загтал болон бусад шаардлагатай бүх бичиг баримтуудыг оюутан өөртөө цуглуулад тэр материалуудаа нийгмийн даатгалын хэлтсээр авч очиод Social Security дугаараа захиалж авах. Ингээд дугаар нь ерөнхийдөө ойролцоогоор захиалснаас багаар утгад 14 хоног. За ерөнхийдөө дунджаар сарын дотор орж ирнэ. За ингээд энэ дугаараа гар дээр авсны дараа ажлаа эхлүүлэх боломжтой байх байна. За ерөнхийдөө кампус дээр ажиллахын давуу талууд оюутнуудтай ямар давуу талууд байдгийг бэ гэхлээр хамгийн түрүүнд хэлний түвшин маш сайжирна. Яг тэгэхээр нөгөө оюутнуудтай илүү их нөгөө харилцаж байна тийм ээ. Харилцах боломж нь орж ирж байгаа болохоор хэлний түвшин сайжирна. За ажлын туршлага хөрөнгөлөлтөн мөн санхүүгийн хувьд дэмжлэг болно. За би Америкт хөрөлцөж ирэхдээ хэлний бэлтгэл сурахаар орж ирж байсан. За тэгээд хэлний бэлтгэл сурж байхдаа би бас яг хэлний бэлтгэлийн сургууль дээр ажиллаж байсан 7 хоногийн 20 цагаар за манай сургууль өөрөө IELTS TOEFL-ийн шалгалт авдаг тийм сургууль байсан. Тэгэхээр би 7 хоногийн хаах сайн бүтэнсээ өдөр нь яг тэр нөгөө IELTS TOEFL-ийн шалгалт өгж байгаа оюутнуудын тэр шалгалтын багт нь ороод тэгээ одоо яг шалгалт өгж байгаа хүмүүсүүдийн яг тэр нөгөө шалгалтын процессд нь хамрагдаж тэгэж нөгөө шалгалт өгж байгаа хүмүүсүүдээс шалгалт авч ажилладаг байсан. Тэгээ энэ бол миний хувьд бол айгүй тэр яг тэгэж ажиллахад бол надад маш олон талаараа надад давуу талыг авчирж яасан. Нэгд түрүүн хэлсэнчлэн миний хэлний түвшин бол тодорхой хэмжээгээр сайжирж байгаа. Ягаад гэвэл тэгээд нөгөө шалгалтанд орж байгаа хүмүүстэй би бас нөгөө харилцаа үүсгэж байгаа болохоор миний ярих чадвар илүү сайжирч байсан.
бас би Америк хүмүүс яг яаж ажилт юм бэ? Америк хүмүүсийн компанийн culture гэж юу байдгийг, компани соёл гэж юу байдгийг, тэмээ харилцааны соёл гэж юу байдгийг гэдгийг би аягүй сайн суралцж байсан. Түүнээс гадна яг тэр нөгөө 7 хоног болгон хагас сайн бүтэн сайн би нэг 4 цагаар ажилладаг байсан. 4 цагаар. Тэгээд тэр ажилласан цалин маань миний сургалтын төлбөртөөс аягүй сайн дэмжлэг болдог байсан. Тийм байгаа. Тэгэхээр би ерөнхийдөө наашаага Америкт суралцахаар зорж байгаа. За ерөнхийдөө төлөвлөгөөгөө гаргацсан сургуулаа хайж байгаа оюутнуудад эсвэл бид нартай ингээд холбогдоод манай сургуульд суралцахаар ингээд зорж байгаа. Ерөнхийдөө Америкт хүрэлцэж ирж сурахаар зорж байгаа хүүхдүүдэд үргэлж би хэлдэг. Кампус дээр ажлыг үргэлж хайж, чамд аягүй том давуу тал болно. Зөвхөн санхүүгийн хувьд ч биш. Одоо оюутнуудын аягүй сайн network-д хэлэх нь байна. Network-д хэлнэ. Тэгээд аягүй сайн communication barrier тэмээ одоо нөгөө Америкт суралцж байгаа хүмүүсүүд чинь хамгийн түрүүнд нөгөө юу яаж байгаа энэ дэлхийн өнцөг болон бүрээс оюутнууд хурцж суралцж байгаа болохоор соёлын ялгаа, харилцааны ялгаа гэж маш их олон зүйлүүд байдаг. Тэгэхээр тэр болгон дээр аягүй сайн суралцах давуу тал болж байгаа. Өөрийгөө илүү сайн нээн гэсэн үг л дээ. За тэгэхээр кампус дээр ажиллах ажлын байр гэвэл ийм байх нь. Хэрвээ оюутан хэлний бэлтгэл сурж байгаа эсвэл коллеж сурж байгаа бол та тухайн сургуулиасаа ажлын байр байгаасыг нь сайн асуугаараа. Тэгээд тэндээ суралцсангаа өөрийнхөө хэлээ болон ажлын туршлага гэдэг дундаа олон зүйлүүдийг сайжруулах боломжтой байх нэ гэж ойлгож байгаа. За тэгвэл сургуулиас гадуурх ажиллах эрх буюу сургалтын хөтөлбөрийн дагуух дадлага гэж яг юу юм бэ? CPT буюу Curricular Practical Training гэж яг юу юм бэ гэдгийг одоо ярив. За кампус дээр ажиллах ажлын байртай бол энэ CPT ямарч холбоогүй. Шүү. За энэ Curricular Practical Training буюу сургалтын хөтөлбөрийн дагуух дадлага гэдэг нь бол TIS ондоо арай дахиад нэг өөр ажиллах эрхийг одоо би яг ярих гэж байна. За энэ хөтөлбөрт хэн бүртгүүлэх боломжтой, хизээ бүртгүүлэх боломжтой, энэ гол шаардлага нь яг юу байдгийг гэдгийг би одоо яг илүү дэлгэрэнгүй дурдаж явъя. За үүний өмнө сургалтын хөтөлбөрийн дагуух дадлага гэдэг нь оюутан тухайн хөтөлбөртөө сурж авах хугацаанд яг тэр хөтөлбөрийн дагуу ажлын байранд бүртгүүлээд хөтөлбөртэй холбоотой тийм ажлын байранд бүртгүүлээд хэрвээ тухайн ажлын байрнаас ажлын санал авбал эндхийн цагаачлалын алба болон сургуулиуд яг тухайн оюутныг дэмжиж ажиллах эрхийг гаргаж өгдөг. Ийм ажиллах эрх байгаа даа. За энд байдаг бүх ихэнх оюутнууд энийг CPT гэж товчилсан нэрээр нь дууддаг байгаа. За CPT-ийн хамгийн гол ерөөсөө шалгуур нь бол оюутан одоо жишээ нь туул Америкийн нэгдсэн улсад сургалтын визээр хурж ирээд за бизнесийн удирдлагын чиглэлээр сурж байгаа тохиолдолд за яг энэ хөтөлбөртэй мань холбогдсон ямарваа нэгэн ажлыг би оллоо. Жишээ нь одоо офис менежер ажилд би бүртгүүлээд офис менежерийн ажил дээр би тэнцээ тэр ажил дээр би ажлын байран дээр би ажиллах санал авсан тохиолдолд яг энэ маань миний сурж байгаа хөтөлбөртэй нэгт уялдж байгаа болохоор сургууль энийг нь миний яг ажлын саналыг тухайн намайг ажилд авах газраас гаргаж өгсөн ажлын job offer letter-ыг минь сайхан судалж үзээд за тэгээд ажиллах эрхийг гаргаж өгч байна. За энд хизээ бүртгүүлэх боломжтой вэ гэхээр ялангуяа мастрын оюутнууд, магистрийн хөтөлбөрт сурж байгаа оюутнууд бол хичээл эхэлсэн эхний өдрөөс энэ CPT буюу Curricular Practical Training бүртгүүлэх боломжтой. Гэхдээ энийг бүртгүүлэхээс өмнө тухайн сургуулийнхаа дүрм журмыг сайн судлах хэрэгтэй байх нь. Сургуулийн дүрм журмыг сайн судлах хэрэгтэй. Зарим сургуулиуд энэ ажиллах эрхийг тэр даруй хичээлийн эхний өдрөөс олгодоггүй.
ялангуяа мастрын оюутнуудтай олгодоггүй эхний 1 жилийн академик хөтөлбөр дуусны дараач гэдэг юм уу сургууль болгон өөр ингэсэн дотоод өрөм журамтай. За манай сургуулийн хувьд бол энэ ажиллах эрхийг хичээлийн эхний өдрөөс олгодог. За бид нэр энийг болохоор practicum experience гэж байгаа. Яагаад гэвэл оюутан тухайн ажлын байраараа дамжуулаад сурж байгаа сургуулиас онлын мэдлэг, за ажлын байраас practical knowledge-ийг авчиж байгаа гэсэн. Тэгэхээр сургууль юун дээр нь дэмжиж ажиллах эрхийг хичээлийн эхний өдрөөс магистрийн оюутнуудад олгож яд гэсэн. Тэгвэл бакалаврын оюутнууд хизээ энэ ажиллах эрхэнд бүртгүүлэх боломжтой гэдэг асуулт гарч ирнэ. За бакалаврын оюутнууд бол дахиад түрүү хэлэхэд бол сургуулийн дотоод дүрм журмаас шалтгаална. За манай сургуулийн хувьд бол эхний 1 жилийн академик хөтөлбөрөөр сургуульд суралцж дууссаны дараа тухайн үед оюутан яг ажлын байраа олсон тохиолдолд сургуулийн нэг нь ажиллах эрхийг гаргаж өгнө. Гэхдээ мэдээж ажиллах эрхийг шууд гаргаж өгөхгүй. За яг тухайн орж байгаа ажил нь оюутны сурж байгаа хөтөлбөртэй яг цав ингээд дүүцэж гин үү? Хоорондоо яг уялдаж гин үү гэдгийг нь сайн шалгана. За хэрвээ энэ үнэхээр уялдаж байвал ажиллах эрхийг нь гаргаад өгч гинэ. За тэгэхээр curricular practical training хэн бүртгүүлэх эрхтэй вэ гэхлээр undergraduate буюу бакалаврын ангийн оюутнууд эхний 1 жилийн академик хөтөлбөрөөр дуусгасны дараа бүртгүүлэх боломжтой байх нь. Жишээ нь American National University-гийн жишээгээр бол харин өөр сургуулиуд бол өөрийн дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг болохоор тухайн хэрвээ оюутан та өөр сургуульд суралцж байгаа бол тухайн сургуулийнхаа academic advisor юм уу student service болох нөгөө сургуулийн албаныхаа холбогдох хүнтэй контакт тогтоогоод яг одоо энэ ажиллах хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах нь байна. За магистрийн хөтөлбөр сурж байгаа оюутнууд бол хичээлийн эхний өдрөөс хэрвээ таны ажлын байрчин бэлэн байгаад тухайн оюутныг шууд хичээл эхлэх өдрөөс эхлүүлээд яг ажлын байран дээр бас ажлыг нь эхлүүлэх боломжтой бол сургуулийн зүгээс бол хичээлийн эхний өдрөөс ажиллах эрхийг нь гаргаад өгч гэнэ. Ялангуяа манай сургуулийн хувьд бол яг тэгж ажлын эхний өдрөөс хичээлийн эхний өдрөөс ажиллах эрхийг нь гаргаж өгдөг. Гэхдээ сургууль болон өөр ингэсэн дотоод журмтай байгаа. За CPT-гийн гол шаардлага ба оюутнууд хэрхэн үүнд бүртгүүлэх боломжтой вэ гэж тэгж байна. За тэгэхээр түрүү минь дурдсан хамгийн гол шалгуур нь бол жишээ нь төгөлдөр American National University-гийн Master of Science in Cyber Security буюу мэдээллийн аюулгүй байдлын хөтөлбөрт бүртгүүлж гин гэж үзье. Тэгээд төгөлдөр өөрөө мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилдаг. Эсвэл яг энэ чиглэлээр маш олон жил суралцаад за одоо яг ингээд ажил хайж байгаад яг нөгөө мэргэжлийн дагуу ажил олсон тохиолдолд сургууль яг тэр ажлынхын job offer letter-ыг нь хараад шалгаж үзсний эцэстэн дээр ажиллах эрхийг нь гаргаад өгнө гэсэн үг. Харин туул IT-ийн чиглэлээр суралцдаг хэрнээ магистрийн хөтөлбөрөөр хийж байгаа хэрнээ ямарваа нэгэн зочд буудалч юм уу цайны газарт хоолны газарт ажиллах ажлын тэр байр олсон тохиолдолд сургууль ажиллах эрхийг гаргаж өгөх боломжгүй гэсэн үг. Яагаад гэвэл би мэдээлэл технологийн чиглэлээр суралцж байгаа. За тэгэхээр миний сурж байгаа хөтөлбөртөө хэрвээ би ажил олоод ингээд юу яагаад ажил бүртгүүлээ гэх тэгэхэд бол тухайн ажлын байр нь зайлшгүй мэдээллийн технологийн салбартаа уйлж байхдаа ойролцоо тийм ажлын байдал байдаг гэсэн үг байна. Тэрнээс ажлын байр нь сурж байгаа хөтөлбөрөөс нь тис ондоо байсан тохиолдолд сургууль ажиллах эрхийг нь гаргаж өгөхгүй байх нэ. За дараагийн зүйл бол цагийн хязгаарлалт. Энэ асуулт надад бас айгүй их орж ирдэг. Ерөнхийдөө энэ яг curricular practical training бүртгүүлж байгаа оюутнуудад цагийн хязгаарлалт байдаг юм уу? Бас хэрвээ энэ ажиллах эрхийг бүртгүүлж байгаа оюутнууд нэг ба түүнээс дэш ажил хийж болдго юм уу гэдэг асуултууд орж ирдэг. Тэгэхээр эхлээд эхний асуултууд нь би хариулъя. За цагийн хязгаарлалт бол ер нь бол байхгүй. Ер нь бол байхгүй. Хэрвээ оюутан хүсвэл
хичээлийн эхний өдрөөс хөтөлбөрийг дуустал оюутан бүтэн цагаар ажиллах боломжтой. Хөтөлбөрийг дуустал гэдэг нь за энэ curricular practical training буюу CPT-д оюутан зөвхөн сургуульд сурж явах хугацаанд олгогддог ажиллах хэрэг байна. Тийм болохоор оюутан сургуульд сурж явах хугацаанд хэрвээ яг энэ ажиллах эрхэнд бүртгүүлээд тэр нь зөвшөөрөгдсөн тохиолдолд зөвшөөрөгдсөн эхний өдрөөс тухайн хөтөлбөрөө дуустал бүтэн цагаар ажиллах боломжтой. За ямар тохиолдолд оюутнууд хагас цагаар ажилладаг вэ? За ямар тохиолдолд оюутныг тухайн сургуулийн designated school official буюу DSO хагас цагаар ажиллаарай гэдэг саналыг гаргадаг вэ гэхээр хэрвээ тухайн магистрийн хөтөлбөр нь оюутны хувьд хамгийн анхны магистрийн хөтөлбөр ялангуяа Америкт хийж байгаа анхны магистрийн хөтөлбөр байгаа бол оюутан энэ хөтөлбөрөө дууссаны дараа optional practical training буюу дахиад өөр төрлийн ажиллах эрхийг тэн цагаачлалын албанаас гаргадаг. Тэгэхээр тэр ажиллах эрхэнд нь нөлөөлөхгүй тэр ажиллах эрхээ алдахгүй гэдэгт нь сэрэмжлүүлэг сануулга өгч оюутан тухайн сургуулиас хагас цагаар ажиллах саналыг гаргадаг. Ямар нөхцөлд хагас цагаар ажиллах вэ гэхлээр за жишээ нь би American National University-д MBA-гийн хөтөлбөрөөр сурж ийн гэж үзье. За энэ MBA-гийн хөтөлбөрийг Америкт анх удаа би энэ мастерын хөтөлбөрийг Америкт би анх удаа хийж байгаа. За нэгэнд миний хувьд анхны мастерын хөтөлбөр маань болохоор би энэ хөтөлбөрийг дууссаны дараа OPT-д буюу optional practical training бүртгүүлэх хэрэгтэй. За энэ эрхээ би хадгалж үлдэхийн тулд яах вэ гэхлээр за надад энэ эрх байна. За үүний хажуугаар би яг сургуульдаа сурж явах хугацаанд мэргэжилтэй минь уялдсан офис менежерийн ажлыг би бас ажлын саналыг хүлээгээд авчлаа. За тэгвэл энэ нөхцөлд би сургуульдаа сурж явах хугацаанд curricular practical training буюу CPT-ийн хүрээнд ажиллах эрхээ би авмаар байна. Мөн хөтөлбөр дууссаны дараа би бас OPT-гээ хиймээр. За энэ тохиолдолд би яах вэ гэхлээр би CPT-ийн хувьд CPT-гээрээ би зөвхөн 11 сар бүтэн цагаар ажиллах хэрэгтэй бол 11 сар бүтэн цагаар ажиллах. 11 сараас илүү хугацаагаар би бүтэн цагаар ажиллачвал би нөгөө төгснөхийн дараа мастерын хөтөлбөрөө хийгээд дууссныхаа дараа би нөгөө optional practical training буюу OPT дээр apply хийх бүртгүүлэх боломжийг алдчихна гэсэн үг. Тэгэхээр OPT-ийн эрхийг хадгалахын тулд би максимум 11 сарын турш бүтэн цагаар ажиллах юм. Эсвэл хөтөлбөрөө эхэлснээс дуусах хүртэл 2 жил юм уу 3 жилийн хугацаанд би мастерын хөтөлбөрийг хийлээ гэхэд за энэ хугацаанд би хагас цагаар хичээл эхэлснээс хичээл дуустал энэ дэгрээгээ суралцаа дууссан хүртлээр би хагас цагаар ажиллах боломжтой байна. Тэгэхээр full time-ийг буюу бүтэн цагаар ажиллах эрхээ би 11 ба түүнээс дээш хугацаагаар 11 ба түүнээс дээш сараар би юу яагаад хэтрүүлэх ёсгүй л гэж ойлгочих нь. Хэтрүүлэх ёсгүй. За яг энэ дүрм бакалаврын ангийн оюутнуудад бас үйлчлэнэ. Хэрвээ та бакалаврын ангид хөтөлбөрт сурж явах хугацаанд CPT-д apply хийгээд энэ чинь хэрвээ approve болсон тохиолдолд таны бакалаврын хөтөлбөр 4 жил байна уу, 5 жил байна уу, 3 жил байна уу тэр нь хамаагүй. За яг энэ суралцах хугацаанд та хамгийн дээдлийн 11 сар бүтэн цагаар ажиллах хэрэгтэй. Хэрвээ та сураад төгснөхийн дараа OPT-д apply хий гэж зорилж байгаа бол тэгж төлөвлөж байгаа бол хэрвээ та OPT-д би бүртгүүлэхгүй яг одоогийн би ажиллах эрхэн дээр би enjoy хийгээд ингээд би илүү ингээд яг бүтэн цагаар ажилламаар байна гэвэл тэгвэл та хичээл эхэлснээс дуусах хүртлээр бүтэн цагаар ажиллаж явчих нь. Жишээ нь одоо бакалаврын оюутны хөтөлбөр бол 4 жилийн хөтөлбөр байгаа тийм ээ. За тэгэхэд яг 4-ийн дага бол эхний 1 жилийн академик хөтөлбөрт суралцаж дууссаны дараа CPT-д бүртгүүлэх нь байна. За хэрвээ CPT-д бүртгүүлээд хэрвээ энэ approve болсон тохиолдолд оюутан
2 дахь жилээсээ 4 дахь жил, 2 дахь жил, 3 дахь жил, 4 дахь жил гээд бакалаврын хөтөлбөрөөр дуустлаа бүтэн цагаар CPT-гээр ажиллана гэсэн үг. За ингэж ажилласныхаа дараа харин та optional practical training буюу эндхийн цагаачлалын албанаас олгодог тэр ажиллах хэрэг нь бүртгүүлэх эрхээ алдж байна гэсэн үг байна. Сургуулаа хөтөлбөрөө дүүргээд Монгол буцнаа гэд төлөвлөсөн юм бол санаа зовох асуудалгүй. CPT ирэхээр хүн ажиллах нь шүү дээ, тийм ээ? Яг зөв байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө зарим тохиолдолд оюутнууд нэг сумаар 2 тулаа буудъя. Би бакалаврынхаа хөтөлбөрийг эндээ яг хугацааныхын дагуу сураад дуусчмаар байна. Дуусаад Монгол руугаа буцна. Би надад бол үргэлжлүүлээд энд байх цаг хугацаа авахгүй Монголд очиод ингээд хийх бизнес гэдэг юм уу, карьераа ингээд хөгөөж явах зөндөө олон боломжууд байгаа гэсэн тохиолдолд оюутан боломжийг ашиглаад сурж авах хугацаанд ажиллаад эндхийн одоо компани culture, эндхийн одоо business interculture тэгээд business and culture-ыг судлахаас гадна хилээ сайжруулна, давхар санхүүгийн хувьд илүү давуу тал ороод гинэ. Тэгээд ингэж өөрхөн давуу боломжийг ашиглаж агаад хөтөлбөр дуусгахтай зэрэгцээд Монгол руугаа буцаад үргэлжлүүлээд ингээ карьераа хөгөөд ингээ явах боломжтой байх нэ. За тэгэхээр CPT-ийн хувьд ийм ялгаа байх нь байна. За тэгэхээр CPT бол ерөнхийдөө on campus ажилтай ямар ч холбоо байхгүй байх нь. On campus ажил бол төсөөр ажил. Тэгээд on campus ажлын байр нь өөрөө цагийн хувьд хязгаарлагдмал. За ажлын байрны хувьд хязгаарлагдмал ийм ажил байдаг бол за сургалтын хөтөлбөрийн дагуух дадлага буюу CPT нь бол яг оюутны мэргэжлийн дагуу суралцангаа ажиллах тэр эрхийг нь дэмжиж байгаа ийм хөтөлбөр байх нь. За бас ийм байдаг энэ зүйлийг товчхон дурдаатахыг зарим тохиолдолд оюутнуудаа ингэж асуудаг. За тулаа би өөр сургуульд ингээд мастрын хөтөлбөрийг хийгээд мастрын хөтөлбөрийн дараа би OPT-ийн хүрээнд ажиллаад за одоо би ингээд дахиад мэргэжлээ илүү жоохон гүнзгийрүүлэхийн тулд ингээд 2 дахь мастрын зэргийг танаас сургуульд ингээд хиймээр байна. За энэ тохиолдолд би ажиллах эрхийг танаас сургуулиас авах боломжтой юу гэж асуудаг. За нэгэнт л ажиллах одоо тэр ажлын хийж байгаа ажил нь тухайн оюутны одоо дахиж бүртгүүлж байгаа мастрын хөтөлбөрийн тэр нэг агуулгатай яг цав ингээд дахиж ингээд нөгөө дүүцэж байгаа тохиолдолд сургуулиас ажиллах эрхийг олгох боломжтой байдаг. Тэгэхээр оюутан сурж байгаа хугацаанд бол ажиллах эрхийг тухайн сургуулиас аваад явах бүрэн боломжтой гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр би түрүүний өмнөх слайд дээр curricular practical training буюу оюутнаас сурч авах хугацаанд тэмээ дадлага хийх тийм ажиллах эрхийн талаар ярьсан. За тэгвэл одоо би optional practical training буюу сураад төгссний дараах ажиллах эрхийн тухай товч мэдээлэл өгч байна. За тэгээд энэ хоёрыг би харьцуулаад яг ямар ялгаатай гэдгийг нь дахиад нэг тайлбарлах гэж хичээе. За optional practical training буюу OPT-г түрүү хэлсэлчлэн эндхийн цагаачлалын албанаас оюутан сургуулийнхаа тухайн хөтөлбөртөө суралцаа төгссний дараа олгодог байгаа. За энэ ажиллах эрхийн гол зорилго нь болохоор сургуулаа төгссний дараа мэргэжлээрээ тодорхой хугацаанд ажиллаж зөвхөн сургуулаас онлайн мэдлэгээ хэрвээ авсан тохиолдолд одоо ажлын байран дээр гараа тэр онлайн мэдлэгээ баталгаажуулж хэрэгжүүлэх тэр боломжийг эндхийн одоо цагаачлалын алба бүх гадаад оюутнуудад олгож байгаа. Гэхдээ энэ optional practical training оюутан ямар нөхцөлийн дагуу бүртгүүлэх боломжтой вэ гэхлээр түрүү миний дурдсанчлан та хөтөлбөртөө сурч авах хугацаанд 11 ба түүнээс дээш сараар бүтэн цагаар ажилласан байх ёсгүй. Хэрвээ 11 сараас дээш хугацаагаар та бүтэн цагаар ажил хийсэн тохиолдолд та энэ optional practical training буюу энэ ажлынхаа эрхийг алдах нэ гэсэн. Тэгэхээр энэ дээр манай оюутнууд маш болгоомжтой байх хэрэгтэй байна. За
энэ optional practical training-д оюутнууд хизээ бүртгүүлэх боломжтой байв. Хэрвээ та өөрийгөө яг энэ OPT-д бүртгүүлэх эрхтэй юм байна гэдгээ олж мэдсэн тохиолдолд хизээ бүртгүүлэх боломжтой байв. Тэгэхээр таны хөтөлбөр одоо таны сурж байгаа бакалавр болон магистрийн хөтөлбөр дуусахаас 90 хоногийн өмнө энтхийн цагаачлалын алба руу хүсэлтээ илгээх гэсэн үг. Энтхийн цагаачлалын алба руу хүсэлтээ илгээж энэ optional practical training бүртгүүлэх нь байна. Хэрвээ та хөтөлбөр дуусахаас 90 хоногийн өмнө хараахан OPT-д бүртгүүлж амжаагүй бол санаа зовлтгүй хөтөлбөрөө дуусны дараа төгссөний дараа танд дахиад 60 хоног байгаа. 60 хоног буюу 2 сарын хугацаанд та OPT-д бүртгүүлэх боломжтой байх юм байна. За цагийн хязгаарлалтын хувьд OPT дээр бол ямарваа нэгэн цагийн хязгаарлалт байхгүй. Цагийн хязгаарлалт байхгүй байна. За таны OPT чинь максимум 12 ба 12 сар хүртэлх хугацааны ажиллах эрхийг танд энтхийн цагаачлалын алба олгож өгөх нь байна. Хэрвээ таны сурж байгаа хөтөлбөр чинь STEM хөтөлбөр бол жишээ нь одоо шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр та сураад төгссөн тохиолдолд харин та эхний ээлжинд 12 сарын хугацааны ажиллах эрх авна. За түүний дараа 12 сарын ажиллах эрхийн хугацаа дуусахаас өмнө та дахиад энэ ажиллах эрхээ сунгуулах хүсэлтэй цагаачлалын алба руу явуулснараа та 24 хүртэлх сараар ажиллах эрхээ та сунгуулах боломжтой. За энэ сонголтыг цагаачлалын алба хийж өгдөг. За цагаачлалын алба энэ сонголтыг хийж өгөхдөө таны одоо ажиллаж байгаа ажлын байрыг чинь ажлын байрны шин тодорхойлтыг нэгтүүлж шалгасны үндсэн дээр сунгах эсгээ шийдвэр гаргадаг байна. За би энд бас нэг зүйлийг давхар дурдан. За OPT-д бүртгүүлэх гол шаардлага нь юу гэхлээр ерөөсөө таны юу чинь ажлын байр сургаад сурсан зэрэг хоёр ч хоорондоо дахиад матч хийж авах хэрэгтэй. Адилхан байх нь тийм ээ. Жишээ нь туул American National University-д Master of Science in Information Technology буюу мэдээлэл технологийн чиглэлээр суралцж байгаа хэрнээ ямарваа нэгэн ресторан зөөгч ч юм уу одоо зөөгчөөр ажиллая гэсэн тохиолдолд энэ нөгөө ажлын байр маань миний сураад төгсөн хөтөлбөртөө ямарваа нэгэн уялдаа холбоо байхгүй учраас цагаачлалын алба ажиллах эрхийг маань зөвшөөрөх боломж маш бага гэсэн. Тэгэхээр ерөөсөө миний ажиллах эрх маань ажлын байр маань юу да сурж байгаа хөтөлбөртөө маань дүүцэх хэрэгтэй. Ерөнхийдөө бол та OPT-д бүртгүүлэхдээ тухайн үед OPT-д apply хийхдээ та зайлшгүй ажлын байртай байх шаардлага байхгүй. Ажлын байртай байх шаардлага байхгүй. Гэхдээ хэрвээ таны OPT-гийн шинэ хүсэлт энтхийн цагаачлалын албаар хүлээн зөвшөөрөгдөд ороод ирсэн тохиолдолд харин та 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд мэргэжлийнхаа дагуу ажиллаа олох хэрэгтэй. За мэргэжлийн дагуу хэрвээ та ажилд орж чадаагүй тохиолдолд яах вэ гэхээр хэрвээ тухайн үед та үргэлжлүүлээд Америкт хэсэг хугацаанд амьдрах шийдвэр гаргасан тохиолдолд та дахиагийн мастрын хөтөлбөрт юм уу эсвэл докторийн хөтөлбөрт бүртгүүлээд академик одоо тийм ээ хөтөлбөрөөр үргэлжлүүлээд явах боломжтой. Харин та 90 хоногийн дотор мэргэжлийн дагуу ажил олж чадаагүй. За дахиж өөр сургуульд ингээд үргэлжлүүлж сураад хууль ёсны одоо оюутныхаа визний статусыг хуулийн дагуу ингээд мейнтейн хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Мейнтейн хийхийг хүсэхгүй байгаа тохиолдолд та Америкийн нэгдсэн улсыг тэр дайруу орхиж гарах хэрэгтэй байх нь. Хэрвээ орхиж гараагүй тохиолдолд яах вэ гэхлээр энтхийн цагаачлалын албанаас холбогдох газраас мөн сургуулаас таны service record-ыг terminate дуусгар болгоно. За тэгсэн тохиолдолд оюутан та undocumented illegal буюу хууль бус цагаач болох эрсдэлтэй гэсэн үг байна. За тэгэхээр ерөнхийдөө миний өнөөдрийн энэ дугаараар бол би ажиллах эрхтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж зорилоо. За тэгэхээр
ерөнхийдөө кампус дээр ажилладаг ажлын байр гэж яг юу байдгийг, за кампус дээр яг ямар оюутнууд ажиллах хэрэгтэй байдгийг, за кампусаас гадуурх ажлын байр гэж яг ажиллах хэрэг гэж яг юу байдгийг, за түүнд ямарваа нэгэн шалгуурууд байдгүй, за цагийн хязгаарлалт байдгүй гэдгийг би бас тодорхой мэдээлэл өгөх гэж зорилоо. Үүнээс гадна оюутан хөтөлбөрт суралцаад дуусны дараа эндхийн цагаачлалын албанд мэдүүлж авдаг ажиллах хэрэг байгаа. За тэр нь бол optional practical training байгаа. За тэгэхээр би CPT, OPT-гийн ялгааг бас энд тайлбарлах гэж хичээлээ. За нэг зүйлийг би орхигдуулсан байна. За би curricular practical training-ийг ярьж байхдаа би ийм зүйлийг ярих гэж ярина гэж бодож байсан. Оюутан CPT-д apply хийчээд тухайн газар нь full time, тухайн газартаа full time буюу бүтэн цагаар ажиллаж байгаа. Бүтэн цагаар ажиллаж явах хугацаанд хэрвээ оюутан дараагийн дахиад нэг part time-аар ажиллах ажлын байранд бүртгүүлээ, тэндээс ажлын саналаа хүлээж авсан тохиолдолд оюутан тэрхүү тухайн газар ажиллах боломжтой юу? Одоо давхар хагас цагаар ажиллах боломжтой юу гэдэг асуулт гарч ирж байна, тийм ээ? Тэгэхээр боломжтой. Гэхдээ мэдээж CPT бол оюутан сурж авах хугацаанд ажиллах хэрэг байгаа. Сурж авах хугацаанд мэргэжлийн дадлага хуримтлуулах тийм ажиллах хэрэг байгаа. Тэгэхээр хэдийгээр эндхийн цагаачлалын албанаас бол оюутан нэг ба түүнээс дээш ажил хийж болохгүй гэсэн дүрм журм байхгүй. Тэгэхээр оюутан full time-аар нэг газар ажиллаж байгаа бол эргээд хагас цагаар өөр газар ажиллаж болох нь. Гэхдээ энэ ажил нь энэ хоёр газар ингэж зэрэг ажилласнараа тухайн ажлын ачаал нь оюутны сургуулийн сурах үйл явцад нь ердөөсөө нөлөөлөх ёсгүй гэж үзэж байгаа. Хэрвээ нөлөөлсөн тохиолдолд сургуулаас ажиллах эрхийг нь цуцлаа. Тийм байгаа. Тэгэхээр оюутнууд бол full time болон part time-аар тухайн сургуультай сурч авах хугацаанд ажиллах боломжтой байх нь давхар ажил хийх боломжтой байна. Гэхдээ тэр ажил нь зайлшгүй мэргэжилтэд уялжих шаардлагатай байна. Мөн тухайн ажлын ачаал нь оюутны сургалтын явцад нөлөөлж болохгүй нэ гэдэг нь гол шаардлага байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараараа ажиллах хэрэгтэй холбоотой бэлгэнгүй мэдээллийг хүргэх гэж зорилоо. За энэ нэвтрүүлгийн эхэнд хэлсэнчлэн за би энд хүргэсэн бүх мэдээлэл эндхийн цагаачлалын алба болон дотоод хэргийн яамны албан ёсны вебсайтаас иш татаж бэлтгэсэн байгаа. За тэгэхээр оюутан та хэрвээ миний хүргэсэн мэдээллийг илүү лавшруулж судлахыг хүсвэл эндхийн цагаачлалын алба буюу USCIS мөн дотоод хэргийн яам буюу Department of Homeland Security-гийн вебсайт руу ороод ажиллах хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авах нь байна. Ялангуяа on campus болон off campus ажиллах хэрэгтэй холбоотой мэдээллийг Department of Homeland Security-гийн вебсайтаас та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой шүү. Өнөөдрийн дугаар одоо өндөрлөж байна. Өндөрлөхөөс өмнө товчхон асуулт байна. Оюутны визтэй хүмүүс одоо хууль бусаар ажил эрхэлсэн нөхцөлд ямар үр дүн гарч болох вэ? Одоо магадгүй зөвхөн on campus ажиллах хэрэгтэй сошиал дугаар авсан хүмүүс өөр одоо зөвшөөрөгдөөгүй ажил хийх юм уу? Үгүй бол одоо CPT, OPT ийм эрхтэй хүмүүс тухайн мэдэгдсэн ажлаас өөр ажил эрхэлсэн нөхцөлд үр дагавар нь одоо юу болж болох вэ? Энэ талаар сэмжлүүлж хэлэх санамж байна уу? Маш чухал асуулт байна. Бүр маш чухал. Ялангуяа яг одоо бол нөхцөл байдал бол маш тодорхойгүй байна, тийм ээ? Маш тодорхойгүй байна. За ийм нөхцөлд би хамгийн түрүүнд юу хэлэх вэ гэхээр хэрвээ оюутан та Америкт суралцж байгаа F1 визний статустай эсвэл F2 буюу дагалдагч F1-ийнхаа дагалдагч визний статустай бол болж игэл хууль ёсны ажил битгий хийгээрэй гэж би зөвлөнө. Битгий хийгээрэй. За яагаад үг гэхлээр төгөлдөр ах асуулаа.
хэрвээ хууль бус ажил хийсэн тохиолдолд яах вэ? Тэр нь мэдэгдсэн тохиолдолд яах вэ гэхээр одоо жишээ нь яг миний жишээн дээр тэр Бангладеш хуульч над руу холбогдоод тэр оюутны мэдээллийг өгсөнтэй адилхан хэрвээ бид нэр тийм мэдээлэл хүлээж авсан тохиолдолд би шууд сургуулийнхаа designated school official буюу DS-од энийг мэдүүлэх хэрэгтэй. Ажил дүрмийн дагуу. За тэгээд DS-о тухайн оюутны статусыг буюу service record-ыг шууд terminate хийх буюу цуслах хэрэгтэй. Ингэж service record-ыг нь цуцласан тохиолдолд яах вэ гэхээр оюутан хууль бус цагаач болж ийн гэсэн. Хууль бус цагаач болсон тохиолдолд Америкийн нэгдсэн улсыг тэр даруй орхиж гарах шаардлагатай болно. За хэрвээ оюутан та хууль бусаар ажил хийж агаад за тухайн ажлын байран дээр баригдсан тохиолдолд яах вэ гэхээр ICE таныг бол яг өөрсдийн ICE буюу одоо хил хамгаалах газар, хил галийн хамгаалах газар байгаа. За тэгэд хил галийн хамгаалах газар та төр хугацаагаар саадуулагдана. За саадуулагдсны дараагаар таны одоо мэдээж шүүх хурал болоо тэгээд таныг ерөнхийдөө их орон руу чинь шууд буцаах. Хэрвээ таныг хууль бусаар ажил хийсэн чинь тогтоогдсон тохиолдолд таныг албадан их орон руу чинь шууд буцаах тийм нөхцөлтэй байгаа. За сургуулийн зүгээс ерөнхийдөө ингээд хууль бусаар ажил хийгээд баригдсан оюутнуудад яаж туслах боломжтой вэ гэхээр яг нуулгнлэхэд сургуулийн зүгээс ямар ч зүйл хийх боломж байхгүй. Ягаад гэвэл энэ хил галийн хамгаалах газар бол төрийн байгууллага өөрсдөө тэр нэг үйл ажиллагаа хийгээд тухайн оюутныг Америкийн нэгдсэн улсын цагаачлалын эрх хуулийг зөрчсөн гэж тогтоож байгаа тохиолдолд сургуулиас бол ямар нэгэн зүйлийг хийх ямар ч боломж байхгүй. Түүний оронд оюутныг шууд тэр даруй цагаачлалын асуудал эрхэлсэн хуульчийг хөсөлж аваарай гэж зөвлөх байгаа. Тэгэхээр оюутнуудыг дахин хэлэхэд боолж өгвөл ялангуяа хэрвээ та F2 статустай, эсвэл F1 статустай бол мэргэжлийн дагуу ажиллах ажлын байрнуудад бүртгүүл түүнийхээ дагуу өөрийгөө илүү чадамжуул, илүү сайн суралц тэгээд мэргэжлийнхэн дагуу ажлын байрнуудад бүртгүүлээд тэр ажлын байран дээр ажил. За явж байсан хууль битгий зөрчирөө гэж туул маань захиж байна. За дашин дөрөвд Шикаго хотод манай өчигдрийн мэдээгээр бас төрдөж байсан. За Uber, Lyft хийж байсан хүмүүсийг одоо ICE-ийн зүгээс шалгалт явуулж тодорхой хэмжээний хүмүүсийг баривчилсан. Үүн дотор Монгол хүмүүс багтсан. За энэ тухай өчигдөр мэдээлж байсан. Эдгээр Монгол хүмүүсийн дондоос оюутны визтэй боловч одоо визийн зөрчил гаргаж ажлын одоо ирэхгүй ийм ажил хийж байсны улмаас баривчлагдсан гэдэг ийм бас мэдээ байгаа. За тиймээс нөхцөл байдал одоо тодорхой болсон туулын хэлснээр ийм цаг үед одоо хуулиа дагаж биелүүлэх ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг дахин анхааруулan хэлж байна. Өнөөдрийн дугаар их өндөрлөө үзэгчтэй дараагийн дугаараар удахгүй болцъя.